За бүгдийн амгалан айлтгая. Орчин жидон томсог өчтрийн зүйлээ үргэлжлүүлээд тий. За Нева сүгмижин юмжуг шатваны гэж. Сүгмижин. За сүгмижин юмжуг гэдэг нь бол сүгхам тийм ээ. Дүрсгүй одоо ертөнц. Дүрс угаасаа байхгүй тийм ээ. Дүрс байхгүй оршиж байгаа юм үе. Тэгэхээр сүгмижин юмжуг гэдэг нь сүги дүшимэба. Сүги дүшимэба тийм ээ. Сүги дүшимэбийн юмжуг гэсэн санаа шүү дээ. Сүгмижин юмжуг гэдэг. Дүрс гэдэг тухай одоо ойлгоод ийм дүши байхгүй. За ийм одоо газрын юмжуг. Сүги дүшимэбийн юмжуг. Сүгмижин юмжуг шатваны. За мигвийн гоноо рангийн огсоола дайвын мигвийн гоноо рангийн огсоола дайвын сүгмис садужи гэбэрийг бадэ сүгмижин ошин юмжугийн жугжээд. За энэ цанд тийм ээ. За энэ ойлгомжтой байна тийм ээ. Өмнөхтэй яг ошин юмжугийн жугжид сүгмижин ошин юмжуг гаан шиг арамбраа дүнгалдэн ба жижижийн 29 дэвадэ жун юмжугийн сүгмижин ошин юмжугийн жугжээд. Жун юмжугийн жун юмжугийн сүгмижин ошин юмжуг жугжээд гэж. За энэ мөн адилхан өмнөхтэй адилхан тийм ээ. За дела ена гэж. За одоо энэ ялгаж байгаа энэ намхаа таяжийн ошин юмжугнэ сэрзийн ошин юмжугийн бар ши ёод гэж тийм. Энэ дела ена гэдэг нь бол овон гоноо ялгаж байгаа хэрэг шүү. За энийг нэг анхаарал авна тийм. Овон гоноо ена намхаа таяжийн. За сүгмижин юмжуг байх нь тийм. Сүгэ дүшимэбийн юмжуг. Сүгмижин юмжуг бол дотроо одоо мөн чанарынхаа үүднээс бол дөрөв ялгаж. Тэрнийг бол намхаа таягийн ошин юмжуг, намши таягийн ошин юмжуг, жиамибийн ошин юмжуг, за сэрзийн ошин юмжуг гэдэг ийм дөрөв байдаг. За юу гэж вэ? Сэрзийн ошин юмжугийн бар ши ёод гэж. За энэ тус нь одоо ингээд доор гарах тийм ээ. За сүгмижин ошин юмжуг гаан шиг самдан шевала точигдан баралби равду чивэр иксу найваде намхаа таяжин ошин юмжугийн жугжээд гэж. За намхаа таяжин ошин юмжуг гол анхаарах юм нь юу гэхээр намхаа таяа гэж тийм ээ. Намхаа гэдэг маань огторгой гэсэн үг. За бүхнийг бол одоо огторгойтой адилхан ийм дүши тавьж байгаа ийм үе л дээ. Тэгэхээр огторгой гэдэг маань өөрөө юу гэхээр одоо торох тийм ээ. Ховрог гагзамжийн чаа гэдэг шүү дээ. Тулах одоо тийм дүши. Хугмын дүши буюу одоо тулах тийм одоо юмд тулах, торох ийм одоо бодол байхгүй болгож байгаа тийм. Бодлыг төрүүлж байгаа тулах гэдэг юм байхгүй гэсэн ийм бодлыг үүсгэж байгаа. Тэгэхээр одоо эргээд ингээ хардаа точигдан барлби равду чева гэж шүү дээ. Самдан шивала точигдан барлва гэдэг нь самдан шивала точигдан барлва гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр самдан шивала хобби дүшэ юм уу эсвэл түг төдий одоо дүрс төдий тийм одоо дүши болвол одоо байхгүй болгох тийм ээ. Хөргөлж байгаа, гагалж байгаа, цааж байгаа, үгүйсгэж байгаа ийм бодлыг төрүүл. За тэгэхээр самдан шивала точигдан барлби равду чева гэдэг нь самдан шивагаас юу хүн самдан шивага болвол одоо рагбар даваа буюу гимтэй гэж үү тийм нимексүү даваа. Тэгээд сүгмэд буюу одоо намхаа таяа гэдгийг бол юмдунду даваа буюу шивэр даваа тийм ээ. Эрдэмтэй юм байна, хэрэгтэй юм байна гэж. За тэндээс гол нь бол самдан шивала точигдан барлва гэдэг нь яг юу хэлж байгаа юм бэхээр хогви дүшээ гаваа. Хогви дүшээ гаваа. Тэгжээж бол яг намхаа таяжийн ошин юмжуг. Намхаа таяжийн ошин юмжуг. Тэгээ огмаа сумлаа ригдээ гэж. Дараагийн гуравт нь бол яг энэ маягаар жишээд мэдэрэй гэж. Тэгэхээр намхаа таяа тэгээд дараа нь бол намши таяа тийм ээ. Эхлээд бол одоо бүр доороосоо эхлэх юм бол одоо цорва дунгал ба тий. Тэгээд цорва дева, цорва даним энэ бүгдээсээ ингээд цорва дунгал бол одоо гимтэн байна гэж үзээд тэгээд бол цорва дева амгалантай мэдрэмжийг бол чухалчлаад самдан төрүүлж байгаа тий. Самдан дамбуу. За тэгээд бол цорва дева, цорва даним их мэтлэн ингээд дээш явсаар угаад
Зүйлд нь бол яах нь вэ? Ерөөсөө бүхнийг бол огторгуй мэд. Цуваа дэваач бай, цуваа дугуйлч бай, цуваа данимч бай. Гэмтэн байна гэж бүгдийг огторгуй мэд. Одоо тэр тог бие түшийг бол гаглаад тэгээд намхаа таяа мэд. Ингэж одоо үзэж байгаа. Ийм үзэл төрүүлж тэгээ самдан шиваагаас тэр тог бие түшээ одоо агалсны үүдэн дээрээс бол сүгмэдийн одоо намхаа таяан ошин хэмжиг төрүүлж. Түүний дараагаар бол яг одоо энэ маягаар жишээд мэдэрэй гэж байна. Тэгэхээр бол дараа нь намши тая. Гадна тал нь бол угаасаа аль нь ч одоо яасан гэмтэн байна тийм ээ. Өөрийг хүссэн зорьсонд бол хүрэхгүй байна шүү дээ тийм ээ. Тэр амар амгалангаа олохгүй байгаа учраас дотгож байгаа. Бүх юм бол намши таяг. Тэгээд дараа нь яах вэ гэхээр жиа мэд байгаа тийм үү. Тэгэхээр гадна талч дотор талч аль нь ч одоо алийнх нь ч одоо түши ийм бодол төрүүлсэн өөрийн хүссэн тэр амгалан олохгүй байгаа учраас жиа мэд. Аль нь ч байхгүй. Жиа мэд. Тэгээд дараа нь бол жиа мэдийн түшигээс сэрзээ. Сэрзэгээс дээшээ болохлээр одоо сэрзэгээс дээшээ гарах жигдэн бин лам бол байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ самдан шиваала дочигдон бар равду чива гэдэг нь бол ердөө энэ тоги түшээ буюу одоо энэ түги түшээ гагалсан төдийгөөр гэсэн санаа шүү дээ. Равду чива гэдэг нь бол энэ төдийгөөр л бол яах нь намхай таяар бол ингээд шилжиж байгаа. За рикшүү найва гэдэг нь бол энээс цаашаа шүү байж болно. Тэ жигдэн ланд авил ламж байж болно. Өөр одоо олон юм байгаа шүү дээ. Тийм ээ. За энэ нь бол доор гарах. Тэгэхээр равду чива гэдэг нь бол энэ төдий гэсэн сан. Юу төдий гэхээр энэ самдан шиваала дочигдон барлва зам. Самдан шиваала дочигдон барлва замжис одоо яах нь намхай таяад бол байна шүү дээ. Орно гэх юм уу одоо тэрийг төрүүлж чад. За ингээд огмаа сумлаа хэрэгдээ гэж байна. Тэгэхээр энэ дараагийн намши таяа жиамэд сэрзэд бол энэ дээр жишээд мэдэрээ гэж. За дараа нь живашэнду жун юмжугийн сүгмэд гомбын наминдон жүнтүнжин барав гарунгис дүйва брайв живийн сүгмэжийн жогж. За энэ өчтөрийн хичээл дээр бас гарсан шүү дээ тий. Самдан дээр жун юмжугийн самдангийн оши гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд брайв живийн самдангийн оши тийм ээ. Жун юмжугийн самдан гэх. Тэр энэ яг л одоо тэр өчтөрийн ярьцтай бол санаа нь бол адилхан шүү дээ. Жива шэнду гэдэг нь өөр бусад төрөлдөө гэдэг нь бол ердөө өмнөх төрлийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо дараа төрөл бол бий болоогүй учраас байхгүй учраас бол тэр тухай ярихгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр урд төрлүүдтэй жун юмжугийн сүгмэд гомбын намин гэдэг нь бол намингийн брайв мөн хүнчлэн жүнтүнжийн брайв гарунгис дүйва те брайв живийн сүгмэжийн жогчдоо гэж. Брайв живийн сүгмэжийн жогчд. Берна сүгмэ рэгшэр живийн симжанжин жүжийн жидувжийн чэнам давуу гэж. Энэ бол янз янзын юм хэрэгмүүд бол байгаа тийм ээ. Өчигдөр ярьсан. За яг тэр. За сам энийг бол одоо ягааг уусууд бол өчтөрийнхөө хичээлийг бичлэгээ бол сонсох юм бол энэ тухай ярьсан байгаа шүү дээ. За самдан шидан сүгмэд шила дагваадан сагмэ ни ёолаа. Энэ бас одоо бид нар зөндөө ярьсан тийм ээ. Самдан дамбуу нява сумба шива мөн сүгмэд ши буюу намхаа таяа намши таяа жиам сэрзээ энэ бол энэ 8-д бол дагваа буюу сагжээ мөн сагмэд гэж бол 2 байгаа гэж. Тэр нь бол ойлгомжтой тийм ээ. Жигдэнлэн дайвын лам энэ дээрээ тулгуурлаад жигдэнлэн дайвын лам гомнох байна. Жигдэн бил лам гомнох байна. Тэгээ Чарльбанаар ч гэсэн бол самдан сүмэд бол гомнох байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас бол дагваадан сагжээ. Дагваа гэдэг нь бол сагжээг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дагваа. Энэ дагваа гэдэг нь бол ранги огсан очигдон барлва. Тэр төдийгөр бол дагваа гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнаа жишээлх юм бол самдан дамбуу ошин юмжуг дээр дагваа гэдэг нь бол тэр дотхомын дочиг нэг ёсондоо жигдэнбийн гомбон тэр додвийн юм гэж тавиад байгаа шүү дээ. Тэрнийг одоо салгасан. Тэрнээсээ ариуссан учраас тэр дагваа гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол самдан ява бол самдан дамбун дочиг
дагбава. Тэр нь бол жишг онжирдуу гонон нөвад үдийг хийж байгаа шүү дээ, тийм ээ. Түр зуур одоо технологийн дарж байгаа бүхий л гэж байгаа шүү. Тэрнээс биш бол тэр Исванис нь бол үндэс язороос нь бол арилгаж, ариусгаж дагбава болгож байгаа хэрэг биш шүү дээ, тийм ээ. Сагмид гэх юм бол харин жигдэн лан тайван лам, тийм ээ, тонлон барчин мэлэн тав өчтөр бол ярьсан шүү дээ, тийм ээ. За тийм. За ни ёдлаа гэж. Тэгээ самдынгийн ошин юмжиг ганшиг рансан юмон би малаби жигдэнбийн гэвидва самдынжин ошин юмжиг дагвавын жогждоо гэж. Рансан за энэ юу гэсэн үг вэ гэхээр рансан юмон маладбийн жигдэнбийн гэвидва гэж шүү дээ, тийм ээ. Рансан юмонгоор одоо маладва гэдэг нь юу гэсэн санаа гэхээр өөрийн газрын буюу одоо тухайн газрын, тийм ээ. Өөрийн тэр тухайн газрын Исванис бол онду мажруа гэсэн. Онжирлоогүй. Бодтойгоор сэтгэл төрөхгүй байгаа. Рансан юмон тухайн байгаа газрын тэр Исванис нь бол яг бодтойгоор төрөхгүй одоо дочиг байдаг юм уу, юу байдаг, тийм ээ. Тэр бүгд нь бол онжирлоогүй. Онду мажруа гэсэн. Рансан юмон малеба гэдэг нь бол рансан юмон онду мажруа. За тийм одоо юу бах нь. Жигдэнбийн гэвидва те самдынгийн ошин юмжиг дагбавын цандаа гэж. Самдынгийн ошин юмжиг дагбава гэж хэлж байгаа. За тэгэхээр самдынгийн ошин юмжиг дагбава гэдэг нь бол түрүүний хэлсэнтэй адилхан. Тэр жигдэнбийн банжа даг гэж байна. Тийм ээ? Жигдэнбийн юм. Жигдэнбийн ламжис, жигдэнбийн ламаар. Эсвэл бол одоо тэр жигдэнбийн банжа төвчтгүүнийг бол арилгасан гэх юм уу, ариусгасан гэх юм уу, гонон нүваг гэдгсэн ч үү, тийм ээ. Тэр жигдэнбийн банжа дагвавын чана бол юу гэж байгаа. Тэр самдынжин ошин юмжиг дагбава гэж байна шүү дээ, дагбава. Дела яна ши ядвалаа. За түн дотор бол ши ядва. Дела яна гэдэг нь тэр ошин юмжиг дагбава дотроо дүр байгаа гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Дагбава дела ши ядвалаа. Самдан добон ошин юмжиг нямба чатун гэж. Нямба чатун. За эхлээд харч тийм ээ, нямба чатун. За тэгээд найва чатун. Энэ самдан добон ошин юмжиг гэдэг нь бол бүгдэн дээр нь жарлаад явна шүү дээ, тийм ээ. Самдан добон ошин юмжиг нямба чатун. Самдан добон ошин юмжиг найва чатун. Самдан добон ошин юмжиг чадвар чатун. Самдан добон ошин юмжиг нээж чатун гэж. Нээж чатун. За ингээд доор гарахын тайлбар тийм ээ. За ийм дөрв байна гэж. За энэ самдан добон ошин юмжиг дагбава дела бол дөрв байгаамаа гэж. За самдан добон ошин юмжиг самдан дамбун ошин юмжиг дагбава ганшиг ранги жугдгсу рансадан огсон юм жевадан жесу тумбаде самдан дамбун ошин юмжиг нямба чатунгийн жогжээд гэж. Рансадан огсон юм жевадан жесу тумба гэж. За гол нь энэ шүү дээ, тийм ээ. За самдан дамбун ошин юмжиг дагбава ганшиг ранги жугдгсу рансадан огсон юм жевадан жесу тумба гэдэг. Ер нь бол одоо энгийнээр хэлэх юм бол яана гэсэн үг гэхээр өөрийн одоо тэр самдан дамбуу болоод огсаа гэдэг нь одоо додхон болж таарна шүү дээ, тийм ээ. Самдан дамбуу учраас додхомын юм бол жевадан жесу тумба. Төрөх одоо ийм магадлалтай л гэсэн сан. Нэг ёсондоо бол энэ юу самдан дамбун ошин юмжиг дагвава бол сэтгэл төрөөд тэр нь бол дөрөйтх нь бол магадгүй дөрөйтх магадлалтай юм уу. Яг гэвэл рангийн огсаан юм төрчих юм бол тэгээд доош унах нь шүү дээ, тийм ээ. Доош унах нь. Тийм учраас энэ бол дөрөйтх магадлалтай. Тийм учраас нямба чатун гэж. Нямба чатун гэдэг нь бол одоо хувь чацуу гэсэн маягтай үг шүү дээ, тийм ээ. Хувь чацуу. Тэр бол доод газар. Тэр бол юу гэж вэ? Ранги жугдгсу рансадан огсаан юм гэж. Жевадан жесу тумбадэ гэж. Тэгэхээр бол энэ тэр юм нь бол өрөөд оройтх бол ийм үү. Тумбадэ самдан домбон ошин юмжиг нямба чатунгийн жогжээд. За мөн дараагаар нь тэр бол эхлээд энэ саяны тэр дөрв багагийн эхний нямба чатун, тэгээ найва чатун, чадвар чатун, ээжүү чатун гэдэг одоо ингэ
дараагаар ярих гэдэг шиг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Нямба Чатун гэдэг нь бол доод газрынхан ч гэсэн юм төрөх магадaltaй ийм үе учраас нөгөө тэр Самдан Дамбун Ошин юм Бова магадгүй оройтох магадгүй ийм үе. Доод газрынхаа Сванисаас салаад тэгээд дээд газар руу явах ийм одоо шат амжилга нь бол ийм маягтай шүү дээ. Тэгэхээр нөгөө доод газрын юм төрчих юм бол тэгээд доош тийм ээ. Тийм учраас оройтох магадaltaй учраас Нямба Чатун гэж. За дэ гаан шиг гэдэг нь бол Самдан Дамбун Ошин юмжиг дагваа гаан шиг ранги жухтусу рандан таажигвин дагваа шэн тембаде Самдан Дамбун Ошин юмжиг Найва Чатун гэж жогжээд гэж. Найва Чатун рандан саажигвин дагваа шэн темба гэж. Тэгэхээр дагваа шэн темба гэдэг энэ темба гэдэг нь бол энэ одоо цаг дээр хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол ингээд Найва Чатун болчих юм бол доошоо унах бол аюулн баг. Яг тэгвэл нөгөө юу гэх юм. Доод газрын юм одоо аюулаас чигсэн рандан саажигвин дагваа шэн темба гэхээр зэрэг бол ингээд энэ маань ингээд үргэлжлээд байгаад байх магадaltaй гэсэн. Үргэлжлээд байгаад. Яг тэгвэл одоо ахаад дээш одоо дээд газрын одоо тэр сэтгэл моши одоо Самдан Нява энтрийг бол олохын тухайд бол Самдан Дамбугийн одоо нямун бол дарж иж дээшээ явах хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгтэл бол энэ рандан саажигвин дагваа гэж байгаа шүү. Рандан саажигва гэдэг нь Самдан Дамбугийнхаа өөр одоо Нисванис байдаг юм уу ингээд төрөх. Тэгэхээр бол Самдан Дамбуг энэ дээрээ бол ингээд үргэлжлээд ингээд тийм ээ ингээд юу гэх юм. Мүүтүнэ гэдэг шүү дээ. Мүүтүнэ Найва. Найваач. Энэ үлээ Самдан Дамбун Ошин юмжиг Найва Чатун гэдэг. Ингээд үргэлжлээд ингээд байгаадах ийм үеиг бол Найва Чатун. Тэрний гол шалтгаан нь бол юу гэхээр өөрийнх нь газрын Сванис ингээд сэтгэл төрөөд байгаа учраас тэндээ л оршоод байна. Мүүтүнэ Найва гэх юм уу да. Мүүтүнэ Найва. Найва Чатун жогжээд гэж. Рандан саажигвин дагваа шэн тембад гэх тийм ээ болно. За цааш нь. Дэ гаан шиг гэдэг нь Самдан Дамбун Ошин юмжиг дагваа гаан шиг. Ранги жугдусу бонсон дагваа шэн тембад Самдан Дамбун Ошин юмжиг чадвар чатунжин жогжээд гэж. Чадвар чатунгийн жогжээд. За бонсон дагваа дээд газрын дагваа шин одоо цагжээ тийм ээ. Шэн тембад Самдан Дамбун Ошин юмжиг чадвар чатунгийн жогжээд гэж. Дээд газрын Сванис. Тийм учраас энэ ялгамжаатай. Өөдгөөсөө илүү болж эхэлж байгаа юм. За дэ гаанш ранги жугдусу жигдэлэн дайвал лам шэн темперчд бод Самдан Дамбун Ошин юмжиг нээж чатунжин жогжээд гэж. Нээж чатун буюу за яг уу гэхээр жигдэлэн дайвал лам тийм ээ. Одоо барчим мяламж байдаг юм уу? Ингэж одоо энэ одоо Самдан Дамбун Ошин юмжиг дагваа дээрээ юу ах нь жигдэлэн дайвал лам ингэж гомж байгаа үед бол Самдан Дамбун Ошин юмжиг нээж чатун гэж. Нээж чатун энэ бол одоо юу гэх юм маш одоо бат бөх болж байгаа ийм үе. Ингээнэр Самдан Дамбун Ошин юмжиг нээж чатун. Тэдний ян зөөл дагваа нэмби чатун суг намши дэний горимшин нямун жедан. Тэгвэл тийм за горимшиндүү таны одоо тий нөгөө Нямба Чатун, Найва Чатун, Чадвар Чатун, Ээж Чатун гэсэн энэ одоо старааллын дагуу Нямун Жева, Рансадан, Гондан, Цагмид Жентүн баа гэж жишээсүн. За дээш за болж байгаа үст тийм ээ. За дээшэндүү Зүгмит Шилаян, Шевар Жашин, Чадварны Сэрзэн Ошин юмжиг Чадвар Чатун мэдээ гэж. Энэ дэд энэ ялгаж байна. Тэдэр ян зөөлөө гэд заримдаа ойлгох яриад асуугаад. Дагваа гэдэг нь бол нөгөө Самдан Дамбун дагваа ваалаа гэсэн үг шүү дээ. Ошин юмжиг дагваа ваалаа гэсэн.
дагва нямби чатун сог гэдэг нь дагва нь бол тэр машин нэмжиг дагваавала нямба чатун тэргүүтээ намбаши байна гэж. Яан горимшин нямун жева гэж. Тэ ансаатун огсан нямун жева. Тэгээ рансан нямун жева гэсэн санаа штэ тэ. Тэгээ гондан гэдэг нь гон гэдэг нь гонсон нямун жева. Сагмид гэдэг нь бол тэр юу лээ жигдэнлэн дайвын лам туслах тийм ээ. Сагмид жен тумба гэдэг нь одоо тэр нээж чадун гэж байгаа. Нээж чадун. Жигдэнлэн дайвын лам гомж байгаа самдан домбон ойшин нээж чадун. Жен тумба. Хэмээн зарласан. Энэ дүн нь бол ингэж ийм маягаар гарч байгаа шүү. За дэшүндүү сүгмит шилаян шэвэр жаашин яг саний маягаар бол ингээд юу лээ сүгмит ши тийм ээ. Сүгмит ши гэдэг нь хамхатая намшитая жиам сэрзээ дээр ч гэсэн бол яг саяны маягаар ингээд жишээд мэдэрээ гэсэн үг тийм ээ. Нямба чатун, найва чатун, чадвар чатун гэж. За гол ялгаа нь бол юу юм гэхээр чадварны сэрзийн ойшин юмжиг чадвар чатун гэж бол байхгүй гэж. Сэрзэд бол ойшин юмжиг чадвар чатун гэж байхгүй. Чадвар чатун мэд сэрзийн гона жигдэмбийн са шэ мэбичэр омбо гонг дарна сэрзийн ойшин юмжиг ээж чатун юм бэ. Тэгэхээр чадвар чатун гэдэг чинь нөгөө чадвар чатун гэдэг чинь бол нөгөө гонсаан дагваа шэн темба гэж байна шүү. Гонсаа. Тэгээд дээд газрын бол дагваа шэн темба гэж байгаа шүү дээ. Тагжээ. Ийм одоо гэвэрийг бол төрөх ёстой. Гэвтэл бол сэрзигээс дээшээ бол ертөнцийн одоо газар өөр байхгүй учраас бол яах нь чадвар чатун гэж тавих угаасаа болтойгоо гэх. Тийм ээ гонсаа гэж байхгүй. Гонсаа гэж байна. Тэгээд сэрзигээс дээшээ гарах юм бол тэгээд нөгөө тонилж байгаа нь тэр шүү дээ. Тарваа бол тэр шүү дээ. Их төлөв. Орчлонгийн үзүүрт одоо өнгийн одоо дээд үзүүртэн тулж ийн гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр тэрний дээдлийн гонсоон дагваа шэн темба гэж байхгүй. Бас чадвар байх гэж. Жигдэмбийн са шэн мэв чирүү гэж. Омбо гонг дарнаа гэж. Омбо гомаа гэдэг нь бол омбо гүндийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Огмаа гэдэг нь бол додыг хэлж тавь дарма. Омбо гон ог гэдэг нь дээд доод омбо гэдэг нь бол омбо гүндий омбо зодын ёсноор болвол сэрзийн ойшин юмжиг ээж чадун ч гэсэн бол байхгүй гэж. Ээж чадун ч гэсэн бол байхгүй гэж. Ээж чадун юм ээ. Сэрзийн ойшин юмжиг сагмид мэвичэртэй гэж. За ээж чадун гэдэг чинь бол нөгөө жигдэнлэн дайвын лам шэн темба шүү дээ тийм ээ. Ээж чадун. Жигдэнлэн дайвын лам шэн темба дэ ээж чадун гэж. Тэгэхээр омбо гонг дарнаа бол сэрзийн ойшин юмжиг ээж чадун юм ээ. Сэрзийн ойшин юмжиг сагмид мэвичэр гэж. Мэвичэрдээ яагаад тэгэхээр мэгнам мисэлва шиндүү салвын дайламжийн дэндүү мэрүүн гэж. За энэ дээр бол одоо би багшийнхаа айлцныг бол одоо тодорхой санаж байна. Одоо миний багш бол энэ өөрөө тэгж хэлж байгаа. Ингээд дээшлэх тусмаа одоо ингээд оюун нь бол улам нарийсаад ингээд нарийсаад явна. Тэгэхээр нарийсах тусмаа бол нөгөө тэр маш нарийн одоо ингээд болж байгаа. Одоо нэг өсөндөө элдв зүйл сатаарах зүйлгүй болж байгаа гэсэн үг шүү дээ. Улам л одоо сатаарах зүйл. Улам одоо төвлөрөл юм нь бол одоо сайн болж байгаа гэсэн санаа шүү дээ. Энгийнээр хэл. Тех тусмаа бол үзэгдэл нь илүү тодорхой болно гэж бол би олон жил андуурч явсан байлээ гэж миний багш бол хэлжсэн. Энийг бол би яг тодорхой санаа. Тэгэл бол тийм биш юм байлээ. Ингээд нарийсах тусмаа тэр үзэгдэл нь бол улам бүдэг болдог. Улам бүдэг болдог юм байна. Улам бүдэг бол. Тэгэхээр сэрзээ бол одоо маш дээшээ одоо ертөнцийн бол хамгийн дээр одоо очиж байгаа ийм оюун тийм. Тэгэхээр сэрзийн ойшин юмжиг сагмид мэвичэртэй гээд одоо энэ дэр мэгнам мисэлва гэж. Тэр мигва бол мигэл бол шиндүү мисэлва юм байна.
маш одоо бүдэг. Улам нарийн судасмаа маш бүдэг бол. Маш бүдэг бол. Нэг ёсондоо бол одоо юу гэх юм? Барьц тийм ээ. Нөгөө маш хүчтэй мөртлөө үзэгдэх байдал нь бол бүр ингээд фокусгүй юм шиг. Маш одоо тодорхойгүй болж. Тэр зинчаа, нанчаа гэж яриад байгаа шүү дээ. Зүс салчаач гэдэг юм уу. Тэр ход байх юм бол маш бол. Тийм учраас мэгнэм бол мэгва буюу мэгэл бол шиндүү мэсэл ба маш тодорхойгүй ийм одоо оюун бол шиндүү салвин гэдэг нь маш тодорхой далим гэдэг нь жигдэлэн дайвын ламжийн дэндүү мэрүүн ичэр гэж. Дэндүү мэрүүн гэдэг нь бол сэмдэн дүү мэрүүн гэсэн санаа шүү дээ. Сэмдэн дүү мэрүүн ичэрдэ цэрзийн ошин юмжиг товын нянто пагвис. Цэрзийн ошин юмжиг товын нянто пагвис. Жиа мижин сэмладэна рангийн товжир жүрвийн далим ондужэв. Тэр бол цэрзийн ошин юмжиг олчихсон нянто пагва болвол тэр сэрзигийн ошин юмжгүй хэрэглэлгүйгээр гэсэн санаа шүү дээ. Энгийнээр хэлвэл. Харин жиа мэдвийн сэтгэл дээр тулгуурлаад рангийн товжир жүрвийн далим ондож идва юм аа гэж. Рангийн товжир жүрвийн жигдэлэн дайвын лам одоо тийм ээ цэцлэгдгаа гэж. Нэгсэндээ одоо нянто пагва бол нянто томлом, нянто гомлом энтра бол тэр жиа мэдвийн сэтгэл дээр бол тэгээд цэцлэгнаа гэсэн санаа шүү дээ тийм ээ. Тэрний жишээ нь бол одоо шмаа найзлахтаа одоо бид нар энэ самади одоо шинэ энэ төр биднэрт байхгүй учраас туслаг байхгүй тийм ээ. Тэгээ одоо төсөөтэй нь бол бид нойрны үеийн одоо сэтгэл оюун байгаа шүү дээ. Нойрны унтаад өгөх. Унтахлаар бол тэгээд бас тодорхой хэмжээгээр бидний оюун бол нэлээд нарийсч гэх. Яг тэгвэл гадна талын одоо энэ 5 мэдрэхүүг бол ингээд тотчоогоо хураагдчихсан. Тэгээд ийм үед бол одоо юу гэх юм зүүдлэгтэйгээ зэрэг бол зүүдний үзэгдэл бол бас янз бүр тийм ээ. Заримдаа маш тод зүүдэл. Заримдаа нэлээд бүдэг батг тийм ээ. Тэр бол тэр оюуны одоо тэр нарийсж байгаа хэлбэрийг бол илэрхийлж байгаа юм. Харин бүр одоо их гүн одоо нам унтна гэж байдаг шүү дээ. Нам унтахтайгаа зэрэг бол одоо зүүдлсэн үгч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр шиг одоо багцаалдж хэлв. Маш одоо ингээд нарийсгараа зэрэг бол ерөөсөө үзэгдэл баг байхгүй шүү. Тодорхойгүй бол. Тэр тим оюун дээр бол нөгөө жигдэлэн дайвын лам өөрөө бол одоо хоосон чанарыг илтэд үзэж байгаа тийм ээ. Одоо энэ нянто пагва гэж байгаа шүү дээ. Пагвын гансагчин бол хоосон чанарыг илтэд одоо онж таньж мэдсэн юм байна. Тэгэхээр тэр нь үзэгдэл нь бол маш тодорхой нүдээр үзсэн шиг тийм онсондуу доголж байгаа шүү дээ. Онсондуу. Бид нар одоо энэ нүдээр одоо энэ өмнөх зүйлийг харж байгаа шиг бол тэр билгүүнээр бол тэгж харж байгаа. Тэр бол тэр наад оюун нь бол тийм тодорхой байдал бол тийм бүдэг бадаг юм уу үзэгдэл тодорхой байж чадахгүй ийм оюунаар бол юм байна л. Нөгөө идэж үзээгүй чихрийн хамтыг тайлбарлах шиг ийм л юм байна. Тэгээ юу гэж нянто пагвис жиа мижин сэмладэна ранги товжир жүрвээ далим ондож бий. Зөөл цэрзэр пагви жиа мэд онсум жайнаас сагвасаад гэж. Сэрзи тэр энэ зодын энэ лүн юу гэсэн үг вэ? Сэрзэр пагви жиа мэд онсум жайнаас сагвас. За энийг бол бас энэ тэнд бол нэлээд олон татчихдаг шүү дээ. Далаа өгшин сүнчээ энэ төр далаа өгш бас татчихдаг тийм ээ. Энэ утга нь юу гэсэн үг гэхээр сэрзи пагви жиа мэд энэ сэрзэр гэсэн энэ буруу шүү. Сэрзийн тэгээ аг үгийн и баг шүү. Энийг шалгаараа заяа. Сэрзи пагви жиа мэд гэж ажилласан санагдаад байна шүү. Сэрзэр гэж. Тэгэхээр энэ сэрзи дэнжинжийн няран пагва гэсэн. Сэрзи пагва гэдэг нь бол сэрзи дэнжин буюу тийм ээ. Сэрзид одоо төрөл авчихсан санаа тийм ээ. Сэрзид төрөл авсан ч байдаг юм уу. Ийм одоо нянто аранжил пагва бэр жиа мэд
Жиамидийн одоо тэр машин юмжуулаад байна. Онсум жана бол цагбаас садва буюу яах нь тэр цагбаа гэдэг нь бол нямунгоо бол барддаг юм аа гэсэн. Юмун баваа гэсэн. Тэрзээ дэнжингийн янтойд 10 жил пагва бэр жиамидийн машин юмжуг одоо онсумду жана юмун баваа юмун багнаа гэсэн ийм тогтой ийм зүн шүү дээ. Жедан гүндүүлээ. Душимэмэн жимчидний душижи жуа ёнсо мисэлвичэр жигдэн баньяда дийчэр цама медуа шэжао гэж. Душимэмэн тийм ээ. Души медуа юм маян. Энэ нь бол бүхэлдээ юу энийг хэлж байгаа гэхээр сэрзийг хэлж байгаа шүү дээ. Сэрзийг бол өөрөөр ингэж хэлж байгаа шүү дээ. Сэрзий жимчид сэрзий душижи жуа ёнсо мисэлвичэр жигдэн баньяда гэж тийм ээ. Сэрзийг хэлж байгаа душимэд тэр бол душимэба маян гэсэн санаа шүү дээ. Жимчидний душижи жуа ёнсо мисэлва учраас жигдэн баньяда гэдэг нь бол сагжээ ямаа гэсэн. Сагжээ энд дийчэр цэма медуа шэжао гэж. Цэма медуа гэдэг нь бол тодорхой биш гэсэн санаа шүү дээ. Цэма медуа гэдэг. Юмсыг бол тодорхой хардггүй гэсэн цэма медуа. Амтж байгаа юм шүү дээ. Цэма медуа шэжао. Жумдан дэжис жизэмду душижис нёмбор жугва дэзэмду уншива доксо шэсумба тавоо гэж. За тэгэхээр энэ юу гэхээр жумдан дэжис жизэмду бурхан багш өөрөө юу гэсэн гэхээр жизэмду души нёмбор жугва гэж. Энэ юу гэхээр хэдий чинээ души одоо тэр сэтгэл оюун одоо тэр мэдл маань бол хэдий чинээ тодорхой байна. Тэр чинээгээр бол яах нь замдуу гэдэг нь тэр чинээгээр бол гүншива догсоо гэж нь бол гүншива буюу нөгөө жигдэн дайвын лам ховлно гэсэн сан. Гүншива жигдэн дайвын лам дайлам одоо ховлно гэсэн. Души жизэмду душижис нёмбор жугва дэзэмду гүншива догсоо шэсумба тавоо гэж. Тэр бол хэдий чинээ тэр одоо сэмдэн маань хэдий чинээ тодорхой байна. Хэдий чинээгээр бол жигдэн дайвын лам бол гэсэн. За ийм хэслэн байна. Шэсумба тавоо. За энэ бол гүндүүгийн юм. Шэсумба тавоо. За энэ гүндүүд ингэж бас дооны лүн татж байгаа юм шиг шүү дээ тийм ээ. Тэгээд холбоотой шүү дээ гүндүүлээ гэд душимэмэн жимчидний души жин жуа ёнсо мисэлвичэр жигдэн баньяда дийчэр цама медуа шэжо умдаа жижизэмд душижи нёмбор жуга дэзэмд гүншэва догсо шэсумба давоо шэсун гэдэг нь бол бас тэр гүндүү дотор лүн татж шүү дээ. За цааш нь шэсун самдан сүгмижин онши намжис рангийн огсоолоод очигдсон барлуур жид мегоодэ нэрдэг намжис барлуур жидвичэр гэж. Самдан сүгмижин онши нугууд бол рангийн огсоолоод очигдсон бол барлуу авах бол тийм үйл ажил их бол албагүй юм а. Тэр нэрдэг нугууд нь бол рангийн огсоолоод очигдсон барлуур жидвичэр гэж. Онши сагжаа намжис рансадон гонсоо нямбу мижижин сагмит намжис рансадон гонсоо нямбу жетлаа гэж. Нямбу жетлаа. Онши сагжаа намжис гэж байна. Онши сагжаа намжис рансадон гонсоо нямбу нямбу мижижин гэж. Нямбу мижид энэ юуны одоо ерөндөг болдгоо гэж хэлээд байгаа юм байна гэхээр рансадон гонсоо нямунг гэж байна шүү дээ. Нисванс.
өөрийн газрын юм болоод дээд газрын юмнгийн болвол ерөндөг болвол болдгоо маа гэж боши сагжаанууд боши сагж. Харин цагмд нугууд болвол яг нь ансаадон гонсон нямбуу жедла гэдэг нь бол ансаадон гонсон юмунла нямбуу жедла жүнсэн дийчэр самсугжийн нэрдуудан боши сагжаадан сагмд нам ремба шинду очигдон барлуур жидвэн ламдан гэж байна. Энэ юм гурван юм гарч байгаа маа. Жүнсэн дийчэр самсугжийн за энэ ингээд дугаарлчих заяа. Самсугжийн нэрдуг нэг гээд тавьлаа. Тэгээд унши сагжээ гэдэг. Энэ дээр хоёр гээд сагмд нам гэж. Сагмд гэдэг энэ дээр 3 гэдэг. За ингэхээр бол ийм 1 2 3 гэсэн юм гарч ирж байна тийм ээ. За энэ 3 бол жүнсэн дээж сагмд намжээс ансаадон гонсон нямбуу тэр нямунгийн нямбуу жидва юм гэсэн тийм ээ. За тийм одоо учир шалтгаан байгаа учраас бол самсугжийн нярдуудан моши сагжээ хоёр дахь нь. Гурав дахь нь бол сагмд нам ремба шиндүү гэдэг нь одоо яг дистаралчлан бол яг нь очигдон барлуур жидвэн лам гэж. За нэгдүгээр хэм тийм ээ. Очигдон барлуур жидвэн лам гэдэг нь бол энэ юу хэлж байгаа. Самсугжийн нярдугыг нярдуг бол очигдон барлуур жидвэн лам. Товын чөлөө дэвэр найжийн лам гэж. Товын чөлөө дэвэр найжийн лам гэдэг нь бол моши сагжээ хэлж байгаа. Моши сагжээ. Тэгэхээр товын чөлөө дэвэр найжийн лам гэдэг нь бол энгийнээр хэлбэл бол юу гэдгийг өөрт байгаа туршлагынхаа үнд өөрт байгаа туршлага дээр тулгуурлаад бол товын чөлөө дэвэр найж тийм ээ. Нямнунгийн гоноо дэвэр найваа. Дэвэр найз. За энэ нь бол моши сагжээ гэсэн. Бол яах нь товын чөлөө дэвэр найжийн лам юм аа. За 3 дугаарх нь энэ сагмд гэдэг нь бол яах нь ёмдон омбор дүүийн лам юм аа гэж. Ёмдон омбор дүү. Ёмдон омбор дүү. Ёмдон омбор дүү гэдэг нь сагмдын лам бол ёмдон омбор дүү гэдэг чинь хэн юу хэлээд байгаа юм гэхээр тэр нарийн одоо сон тийм ээ. Нямун прамо эдгэрийг бол жинхэнэ одоо төвчдөг ийм одоо зам мөр юм аа. Энэ нямун төвчдөгөө зэрэг бол эрдэмүүд төрөөд юм шүү дээ тийм ээ. Сагмдын лам гэдэг. Тийм. Одоо жишээ нь бол тонлон барчин ялам, гомлон барчин ялам тэр бол ингээд яах нь тэр сагмдын лам мөн ингэхдээ бол зэрэг тэр нарийн одоо нисмас нямун одоо прамо нугуудыг бол жинхэнэ одоо дарж байгаа. Тэр бол ёмдон омбор дүү юм. Ёмдон омбор дүү юм. Харин энэ одоо энэ самсугжийн нярдуг гэдэг байгаа шүү дээ. Нярдуг гэдэг бол нямун рагвагаасаа бол ингээд төр ингээд бол салаад явж байгаа шүү дээ тийм ээ. Очиг рагва тэр. Энэ бол тэр юун дээр бол намдал дээр тэр очиг рагвагаасаа бол намдал дээр илүү гардаг. Тийм. Ёмдон дүүгийн лам, ёмдон омбор дүүгийн лам гэдэг нь бол нямун прамо бам. Она нямжуг нямунжин гэж юу юм бэ гэж. Она нямжуг нямунжин жидаа ушина гэж. Нямжуг нямунжин. Нямжуг нямунжин. Нямжуг гэдэг чинь бол ингэсэн санаа штэ тийм ээ. Тэр тухайн одоо тэр Исванисын ч гэдэг юм уу тэрний занжун амаа гэж байгаа штэ тийм. Өмнөх алагсуу жунга. Занжун амаа нямжуг юм ба. Занжун амаа нямжуг юм бала. Нямжуг юм ба тийм ээ. Нямжуг юм ба тий. Түүний дараагаар бол яах нь точиг тэргүүтний бол шаван туссан гэсэн. Нямжуг нямунж. Занжун амаа нямжуг юм бажээ. Түүний дараагаар бол яах нь точиг тэргүүтний бол
шаваанду сонва тийм ээ. Шаваанду сонва учраас юмжиг нёмонжин. Юмжиг нёмон. За доор тайлбар. Dance ан нёмон жавын шиний гэж. Энэ ан нёмон жавын шин замдандан сүмжин ошин юмжиг дагвава нам инде гэж. Ошин юмжиг дагвава нам инде дөөлэ. Жигдэн баяй геваны дагва дэни дэнянжа шэсүн гэж. Жигдэн баян геваны гэдэг нь бол тэр жигдэнбийн гева гэдэг нь бол сагжээ юм ба гэж байгаа шүү дээ. Сагжээ. Дагва дэни дэнянжа гэдэг нь гева сагжээ дэни дэс нянжэ гэдэг нь бол тийм одоо юу гэдэг юм. Шаваанжин болж байна. Шаваанду сонва. Жигдэнбийн гева дагвава сагжээ юм эдгээр бол шаваанду сонва. Чиг тэргүүд нь шаваанду сонва. Шаваанжин гэсэн. Нянжэ гэж. Нянжэ гэдэг. За хэмээн зэрлэгсэн байна гişээсүн. За ан гэж шүү дээ. Ан нёмон жавын шин самдан сүмжин ошин юмжиг дагвава нам юм ба. Энд зөөл жигдэн баяй геваны дагвава дэни нянжа ши. Гангис гэж. Ангис гүн ган нёмон жавын ши гэсэн. Ангис нёмон жидвийн чөний нёмон жидвийн чön бол див лумадынжин сэрдвадан гэж. За див лумадынжин сэрдвадан даваадан аржилдан маригва намын дээ гэж. За энэ див лумадынжин сэрдва тийм ээ. За даваа гэдэг нь бол энэ юу шүү дээ. Шэрүү нёмонжингийн даваа. Шэрүү нёмонжингийн даваа. Шэрүү нёмонжингийн даваа. Шэрүү нёмонжингийн даваа. Аржил тийм ээ. Аржил гэдэг нь бол омог шүү дээ тийм. За майргва гэдэг нь бол тардаа, жигда. Тэр майргва. Тардаад жигда. Тардаад. За энэ дээр бол даваадан аржил майргва гэсэн байна шүү дээ тийм. Тron чинь янз янзын даваа янз янзын майргва байгаа шүү дээ тийм ээ. Тэр бол одоо энд ярьж байгаа гангис нёмон жидвийн чөний гэдгээр бол див лумадынгийн сэрдвач. Даваа гэдэг нь бол шэрүүн нёмонжингийн даваа. Тэгээд аржил майргва гэдэг нь бол тардаадын жигда. Иймэрхүү майргва. Гүндүүлээ нёмон бис жидавушина лумадынбин заваа шивүү сэрдваадан даваадан аржилдан майргва тэ шээдэн зөөлөө гүндүүлээ тийм ээ. Див лумадын гэдэг чинь бол див лумадын гэж энэ див лумадын гэдэг бол диваадан лумадын яга юм ба див лумадын дива юм ба ч лумадын юм ба яга юм биш түн ба юмыг бол див лумадын яга юм би шижиг яга юм биш шижиг диваадан лумадынгийн шинтүн юм уу та тийм ээ. Тэгээ яга юм ба хоёулын энэ бол нэг дипломат. Дипломат гэж байна. Энэ дипломат. За пагва томижин зэдвийн гүндүүлээ. Нёмон бажида уушина. Лумадан бин заваа. Лум мадэн би. Нёмон лум мадэн бин заваа шивүү гэсэн санаа штэ тий нёмон. Одоо юу баталж энэ лүнгээр юу батлах гээд байгаа вэ? Ангис нёмон жидвийн чөнийг
дэв lumаадынгийн сэрдва даваан арчил майраг ба юм баг үзгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бол нёмон ба жидаа шүнэ лум мадэмбийн заваа гэдэг нь бол лум мадэмба гэдэг нь бол нёмон лум мадэмбийн заваа шивүү сэрдвадан даваадан арчил майраг ба шээдан зөөлэ зөөлэ шишэ нёнгок ба гэж шишэ нёнгок ба дэдэг сэрда арчил мон гэж за дөрөв хэмээн нёнгок ба гэж нёнгок ба гэдэг нь бол Жеврэг Маравийн багшныг одоо юу штэ багш шүү дээ те Жеврэг Маравийн одоо үзэл онолын бол багшныг багш нь байгаа штэ Жеврэг Маравийн Думта Маравийн бол нёнгок ба бол юу гэсэн дөрөв хэмээн нёнгок ба дэдэг сэрда арчил мон хэмээн зарлагдсан байна гэж шээ сун гэж за одоо жедар нёмонбор жицүүлнэ гэж жедар ангис тийм ээ ан нёмонбор жавийн ши бол ангдон сүмжин оншин нэмжиг даваа байна ангийн нёмонбор житвийн чэн бол lumаадынгийн сэрдва даваан арчил майраг ба за энийг бол гүндүү болоод додын одоо лүнгээр бол баталж тийм ээ жедар нёмонбор жицүүлнээс оншин нэмжиг даваа баалаа оншин нэмжиг даваа баалаа нёмбор жуг байна оншин нэмжиг даваа баалаа нёмбор жуг байна девала ронгийн сэрдва шачевадан онжин тар даваа сугбин даваан эмба жедур жидвис даваа шачевадан самдынжин сэм кэмбис аржил шачевадан ранит ховааде тарлам янам мин нэмду номба шачеванам жуа ин огч яаж одоо тэр Исван стад байгаа юм бэ гэхээр зэрэг тийм ээ оншин нэмжиг даваа баалаа нёмбор жуг байна тийм ээ оншин нэмжиг даваа баалаа нёмбор жуглэх юм бол девала роньонгийн сэрдва шачева гэдэг шүү дээ тийм ээ сэрдва шачева тэгээд түрүүн хэлсэн энэ нёмжиг нёмонжин гэдгийг одоо тайлбарлаж байгаа шүү дээ нёмжиг нёмонжин тэгээд нёмжиг нёмонжин гэдэг нь тэр занжун амаа нёмжиг байгаад тэгээд бол яах нь дараагаар нь бол тэгээд тэр очиг тэргүүтний шаваанжин болохыг хэлнэ гэдээсэн шүү дээ шаваанжин болох тэгээд нёмон жицэл нь одоо энэ дэр гарч байгаа нь бол яг тэр маягийг хэлнэ шүү дээ оншин нёмжиг даваа болоо нёмбор жуг байна оншин нёмжиг даваа ба сагжаа юм бала нёмбор жуг байна девала роньонгийн сэрдва шачевадан гэж сэрдва шачевадан девала роньон тийм ээ одоо амгаланд одоо шунах юм шүү дээ онжин тардавалаас даваан юм баж энэ девала роньонгийн сэрдва шачевадан онжин тар даваалаас үгүй даваан юм ба гэж дөрөв гарсан шүү дээ тэр нөгөө даваа гэдэг тийм ээ нөгөө lumаадынгийн сэрдва гэдэг нь бол энэ lumаадынгийн сэрдва гэдэг нь энэ байна шүү дээ девала роньонгийн сэрдва байна шүү дээ юу лээ дэв lumаадынгийн сэрдва гэдэг нь бол девала роньонгийн сэрдва гэж энэ гэдэг девала тэгээд дараа нь даваа аржил майраг ба гэдэг юм дөрөв юм гарсан шүү дээ. Одоо тэр чинь бол яг яаж одоо энүүгээр ингээд байгаад байгаа юм бэ гэхээр бол тэр нёмон борж идвэл оншин нэмжиг даваа болоо нёмборж угаана девала роньонгийн сэрдва шачевадан онжин тар даваалаас үгийн даваан юм. Даваадан гэдэг нь даваач юм бол яг нь даваан ямба буюу одоо нөгөө юу лээ тардаадан жигдаа тэргүүтэй ийм муу үслийг хэлж байгаа юм шүү дээ тийм ээ. Даваан ямба онжин тар даваалаас үгийн даваан ямба жидүр жидвис
аваа шачаваа гэж. Самданжийн сэм кэмбээс гарч л шачаваа. Тэр бол энэ онжийн тар даваалаас онжийн тар даваа гэдэг. Энэ бол яг үхээр эхлээд урд нь тийм ээ энд ирэхээс өмнө урдаар тийм үү урд төрөлдөөж байдаг юм тийм урдаар бол энэ үзлийг бол бясалгаад юм муу үзэл тийм ээ одоо тардаа тэргүүтээ тардаа байдаг гэсэн үү тэгээд бол юу гэх юм бэ онж шачаваад онжийн тар даваалаас аван юм ба жадвар жидвис аваа шачава. Бас нэг тийм онжийн тар даваа урд нь ийм муу үзэл бол одоо ингээд дадаад болж исэн ч байдаг юм уу. Тэгээд одоо энэ самдан домбон ошин юмжиг давааваад одоо ингээ гомнохтойгоо зэрэг бол яах нь энэ одоо жигда одоо тардаа тэргүүтээ ийм үзэл төрж байна гэх шиг ийм үзлийг ийм ойлгож байна тийм ээ. Урдаар бол энэ давааг бясалгаад тэгээд тэр үзэл дээрээ тулгуурлаад яах нь тэгээд одоо жигда тийм ээ самдан ошин хэмжүү даваа гомногдоо зэрэг бол тэр нөгөө урдын дадлагаараа тэр чинь бас байгаа шүү дээ тийм ээ төрн шүү дээ. Тэгэхээр бол одоо ингээд жигда тардаа энэ төр бол ингээд төрж гинөө гэх шиг ийм маяг. Онжийн тар даваалаас даван ямба жадвар жидвис гэж байгаа аваа шачаваа. Самданжийн цэм кэмбис маржил шачаваа. За самади бясалгалд сэтгэл нь хөөрөмшиг ханах ийм байдлаар бол омог. За рани товаадэ тарлам янам мин ямду номба. Тэр үлээ энэ маржил гэдэг нь бол тэр тэгэл одоо хөөрч хамж байгаа ийм одоо аржил байна шүү дээ дэнгийн зэн. Маригва гэдэг нь бол одоо самдан ошин юмжиг одоо энэ зэрэг дагаваа шүү дээ тийм ээ. Ошин юмжиг юм. Миний энэ олсон энэ бол одоо нирваны одоо зам нирван одоо муу юм болов уу гүү юм болов хорж байгаа ийм мөнхөглөлт нэг гэсэн дот тэцум тийм юу гэх юм бэ тарлам энэ нам мин гэсэн ийм тэцумыг хэлж байгаа. Товаадэ тарлам энэ нямду момбо шачава нам жуа энэ огч огч энэ она самданд сүгмижин ошин юмжиг нёмонжин нам нёмжиг цанипа энэ нам шина баяндэ гэж. Самданд сүгмижин ошин нёмжиг самданд ошин нёмжиг нёмонжин нам самдангийн ошин нёмжиг нёмонжин сүгмижин ошин нёмжиг нёмонжин гэдэг нь бол нёмонжин тийм ээ ошин нёмжиг нёмонжин нам нёмжиг цанипа мөн үү биш үү гэж. Гэдэг нь эхлээд бол самдан домбон ошин нёмжиг байгаад дараа нь нёмонжин болж байгаа
тийм одоо зүйлүүдийг хилээд байгаа шүү дээ. Юмжиг. Онаас одоо эргүүлээд өөдөөс нь асууж байна. Аранлагаас асууж байна. Самдан дон сүмжин оншин юмжин гэдэг нь бол дараа нь ингээд юмжин болж байгаа. Тийм ээ. Дараа нь юмжин болсон нугууд бол яг нь юмжин болсон нугууд бол юмжиг цанипа мөн үү биш үү гэж. Тэгээс оншин юмжиг мөн үү биш үү гэдэг тийм ерөөсөө хүнс байхгүй шүү дээ. Тэгэхээр самдан дон сүмжин оншин юмжин гэхээр самдан оншин юмжиг дараа нь юмжин болсон. Түрүү баахан энэ дээр баахан юмжин юмнууд ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд эднэр чинь бол ийм дараа нь юмжин болсон нугууд бол юмжиг цанипа мөн үү биш үү гэж. Энэ асуултыг бол тэгж ойлгох юм зүйл. Оноо самдан дон сүмжин оншин юмжин нам юмжиг цанипа мөн үү биш үү гэхээр тэгээд самдан дон оншин юмжиг гэдэг дараа нь юмжин болсон эдгээр юмжигууд ч юм эдгээр оншин юмжигууд чинь юмжиг цанипа мөн үү биш үү гэхээр аранлаг бол майндэ гэж. Бишээ гэж. Зөөлэ. Юмжин жедар самдан ин шэна логор симбичроо хажаан талурж өрөө гэж. Хажаан талурж өрөө шэна майндэ дээдэн риг тумбан хонаала ди минду дагбичдэ берна цавуур улбашино шэсүн гэж. Энэ зодын дил байна те зодэллээ гэдэг. Юмжин гэдэг нь бол нөгөө юмжин жедар юмжин гэсэн санаа шүү дээ. Юмжин нугуу чинь жедар самдын ин шэна догор симбичроо хажаан талурж өрөө гэж. Хажаан талурж өрөө шэна майндэ гэж. Майндэ эдэ риг тумбан хонаала ди минду дагва индэ берна савуур улбашино шэс. Тэг биш ээ гэж шүү дээ. Юмжин нугууд бол юу гэж байна? Жинхэнэ бол одоо самдан тийм үү? Самдангийн онши, сүмжин онши бол биш ээ гэж байна шүү дээ. Биш ээ. Майндэ дээд риг тумба хонаала ди минду дагвич. Тэгвэл минд дагва нэр дүүснэ. Үгүй юм аа. Берна савуур улбашино шэсүн гэж. Самдангийн онши юмжиг яна ява юмгүй. Юмжиндэ думади юм биш. За энэ ялгаа нь энэ дээр байна шүү дээ, тийм ээ. Самдангийн оншин юмжиг яна гева юмгүй. Гева юм би чав тийм ээ. Анхнаасаа бид нар өмнө нөгөө сая нөгөө дийн жогжид гэж цандыг үзсэн шүү дээ. Самдангийн оншин юмжиг гэдэг чинь юу вэ? Рансан юм малеби жигдэмби гэви дува. Жигдэмби гэви дува. Самдан оншин юмжиг даваавын цанид гэж гарсан шүү дээ, тийм ээ. Гэви дува. Тэгэхээр самдангийн оншин юмжиг яна гева юмгүй. Юмжин гэдэг бол думади юм би чав. Думади юм би чиг. Шаяа юмжиг цаниба майнд мөн одоо ахад өөр үг. Юмжиг цаниба майнд дэла самданжин янлаг мэдэн бичэр гэж. Самдангийн янлаг бол байхгүй хамаа гэж. Самдангийн янлаг мэд. Самдангийн янлаг 3 янлаг байгаа шүү дээ. Юу лээ? Нямби янлаг Нямби янлаг, Нави янлаг, янлаг сумч юу лээ? Нямби янлаг, Паянгийн янлаг. Нэгдүгээрт Нямби янлаг, хоёрдугаарт Паянгийн янлаг, гуравдугаарт Найжи янлаг гэж байгаа шүү дээ, Найжи янлаг. Энэ нөгөө янлаг сум байгаа шүү дээ. За тэгэхээр бол шаян юмжиг цаниба майндэ гэж. За самдондон сүмжин юмжин хэлж байгаа шүү дээ. Юмжин ба юмжиг цаниба майндэ дэла самданжин янлаг мэдэн бичэрдэ зөөлэ. Юмжанла гадэдан равдан шэшин тембадан аним темба дава мэд чэсүн гэж. Чэсүн. Юмжанла гадэ паянгийн янлаг юулэ гадэ паянгийн янлаг равдан шэшин тембадан аним темба дава мэба. За энэ нөгөө янлагууд уусаа энэ дараа нь одоо ингээд залгуулад янлаг гарахаар бол энэ илүү тодорхой болно. Тэгэхээр энийг та нар санчих заяа. Энэ гадэ паянгийн янлаг, равдан шэшин, темба, даньям, темба дава мэд гэдэг энэ янлагууд бол янзаараа гарах. Тэгэхээр тэр үед бол хэмээн зарлагдсан байна гэж. За самдан нам гомон
гомоос огмаан янлаг рагба даглай эвэр жүн шин гэж тэ. Самдан нам гомоос огмаан янлаг гэдэг нь рангийн огмаа тий. Рангийн огмаан янлаг рагба даглай эвэр жүн шин янлаг мэндавын чадвар ядвис янлагийн гоноо даваа гэж. Тий. Янлаг буюу энэ хүн янз янзын одоо тэр гадаа баянгийн янз зүгүүдээ янз янзын янлаг байгаа. Тэр нь хоорондоо харилцсан адилгүй байгаа учраас бол ийм ялгамжаатай байдаг учраас бол янлагийн гоноо даваа гэж. Самдан болов тий. Самдан дамбуу нева сумба шива самдан дамбуу оши самдан невийн оши самдан сумба самдан шива бүгд ялгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ самдан болвол яг нь тэгэхээр бол рангийн огмаан янлаг рагба даглаан эвэрж үчиг. Тийм ээ. Өөрийн доод газрын нөгөө нэг янлаг рагба гэж байгаа. Тийм ээ. Янлаг рагба гэж. Тэрнээсээ бол эвэр жүн шин буюу тэрнээсээ бол итрээд янлаг мэндавын чадвар явээс гэдэг нь дээд газар нь бол одоо самдан неван бол самдан дамбуугаасаа янлагаар илүү ч гэдэг юм уу өөр байгаа тийм ээ өөр байгаа. Самдан дамбуугийн янлаг рагба тэрнээсээ бол гитлээд тэрнээсээ бол одоо дээшлээд гэх юм одоо ингээд хэлбэл дээшлээд өөр одоо болж байгаа учраас самдан дамбуугаасаа самдан неван харилцсан адилгүй ийм ялгамжаа байгаа учраас янлагийн гоноо даваа гэж. Тэгэхээр энэ бол самдан дөрүүлэн дээр нь адилхан шүү. Самдан сумба бол доод хоёроосоо бол бас янлаг нь бол доод хоёрынхоо янлаг рагвагаас бол ингээд одоо халиад тэгээд илүү нарийн одоо янлаг одоо эрдэм бол төрөөд тийм ээ янлаг гэдэг нь эрдмүүдийг хэлж байгаа шүү дээ. Тэгээд ийм янлагаараа ингээд хоорондоо ялгамжаатай. Доотх нь арай өөр, дээдх нь илүү нарийн болоод ингээд ийм янлагийн гоноо ялгаа байдаг учраас бол янлагийн гоноо даваа гэж. Янлагийн гоноо даваа. Сүгмэд намла янлаг мэндавын ява мэджин гэж. Сүгмэд нам гэдэг нь бол нөгөө намхатай намши тая жиам сэрзи. За эдгээрт бол яг нь янлаг бол харилцсан өөр байх юм ялгаа бол байдгүй маа гэж. Мэджин гомаа нам огмаала мигвийн гоноо эвэрж юм эс гэж. Тэгэхээр дээдхүүд нь бол дээдх нь бол доотхосоо бол тэр зоригдол буюу мигва тий анхаарал хандуулж байгаа тэр мигвэл мигвийн гоноо зоригдлын үүднээс бол одоо ялгаатай байдаг. Эвэрж юмс мигвийн гоноо даваа гэж. За тэгэхээр бол нөгөө мигван ойлгомжтой тий намхаала мигва намшила мигва жиа медвала мигва сэрзила мигва гэсэн санаа штэ тийм ээ. Тэр мигвийн гоноо юм. Янлагийн гоноо бол хоорондоо бол харилцсан нэг ялгаа байдаг. Тийм учраас бол янлагийн гоноо ява мэджин янлаг мэндавын ява мэджин гомоо нам огмаала мигвийн гоноо эвэрж юмаа мигвийн гоноо даваа гэж шээж аав гэж шээж аав. Оноо самдан намжийн янлаг ганшаана гэж. Самдан намжийн янлаг гэж одоо юу юм бэ? Бол одоо ингээд эндээс бол энэ самдан дамбуун янлаглаа богжид гадэ сэм зээжигва невийн янлаглаа наравду даваа гадэ сэм зээжигва сумбийн янлаглаа тань шишин даним дева сэм зээжигва шивийн янлаглаа тимбатан даним ямдог зурва даним сэм зээжигва нам юу гэдэг. Ингээд өөр байгаа үст те. За ингээд ийм өөр байдаг учраас янлагийн гоноо бол даваа. Янлагийн гоноо ялгааг нь бол самдан дамбуу нева сумба шива гэдэг энэ дөрв байгаа гэж чинь гол утга нь бол энэ янлаг нь өөр байдаг. Бас янлагийн гоноо даваа. За тэгээд тэр янлагууд нь дотроо ямар самдан дамбуу нь ямар янлагтай самдан невийн янлаг юу гэдэг нь бол ингээд эндээс эхлээд гарна. За тэгэхээр өнөөдөр энэ үрээ завсарлаад янлагыг маргааш тийм ээ. За өнөөдөр хэлье.